Аавдаа ярьдээ шүү. За. За тэгвэл энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээлэн сайн уу? Сайн. За юм энэхүү гоцтой юм аа. Яасан. За тэгээд энэ гоё бамбуу шиг хамт хийсэн. За энэхүү гоё амттан ангийнхантайгаа хуваагаад ирээ гэсэн шиг. За ангийнхантайгаа багштайгаа хамт хуваагаад ирээ гэсэн. За үүн дотор юм гоё захиа ирсэн байгаа. За. За энэ захаг хайртай аав ганц зэрэг. За. Хүм аав нь бичиж илгээсэн. За тэгээд хайртай аав болон гэр бүлийнхнээс нь ийм гоё захиа ирсэн байгаа. За өнөөдөр төрсөн өдөр гэсэн тийм. Аав нь хандуурсан юм болов. За аюулж энэхүү захиаг нань уншаад тэгээ заяа. Миний хайртай хүү Анандад гэж хариалсан байна. Өмнөгөө аймгийн Цогццын сумын Мөрөдөл 2 дугаар сургуулийн 6 б ангийн сурагч гэж дууд болон эх орныхоо нэрийг дэлхийн талд гаргасан хүүдээ аав нь халуун баярыг хүргье гэсэн байна. Бүгд найрамдах Турк улсад зохион байгуулагдсан Кемпо холимог тулааны 22 дахь удаагийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж дэлхийн шилдэг тамирчин болсноо батлан харуулсанд нь аав нь маш их баярлаж хүүгээрээ хязгааргүй их бахархан энэхүү загтлыг илгээж байгаамаа. Миний хүүгийн олон өдрийн уйггүй хөдөлмөр, хичээл зүтгэл, тууштай зан чанар өнөөдөр ийм сайхан амжилтын эзэн болголоо өрөө минь. Хүүгийн минь дотоод сэтгэлийн хүч, төвчээр, эрэмгий, зориг чамайг минь улам л өндөр амжилтанд хөтлөнө гэдэгт аав нь туйлаасаа их итгэлтэй байна. Чаашдын спорт сурлагт их аянд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш том ялалтыг хүсэн өрөөё аав нь хүүдээ хязгааргүй хайртай шүү. Үргэлж дэмжиж ард нь хамт олноо. Минийх үзүүлээд өгнө шүү гэсэн байна. За хаашаад ямар медаль авсан гинэ хүрэл медаль. Турк руу явна. За тэгээд аав нь энэхүү загтлаараа энэхүү мэдлэгээр хүүдээ хүрэл медалийн эзэн болоод ирсэнд нь халуун баярыг хүргье гэдэг ийм гоё захиа бичиж илгээсэн. За. За тэгэхээр аавдаа юу гэж хэлмээр юм баярлж гин үү? Баярлж шин. За аавдаа юу гэж хэлмээр юм? Баярлаа. За гэрээхэндээ Баярлаа. За чи энэ спортоор хэдэн жил хичээлсэн? 8 сар. 8 сар хичээлээд тэгээд тэмцээнд явсан гэсэн үг. Тийм. За тэгэхээр бас багштай ард нь дэмжиж ийсэж авд байна гэдэг маш гоё сэтгэлийн үг хэлэх үү? Баярлаа. За баярлалаа гэдэг үг хэлмээр байна. За тэгээд энэхүү гоё захиаг хадгалал ингээд ангийнхантай хуваагаад ирэх гэсэн шээ заяа. За тэгээд дүүдээс сорлого хөтөлбөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсье.